хөрөнгийн зах зээлийн хөгжлийг бол хөрөнгө шингээх чадвараар нь хэмждэг юм аргачлал байдаг. Одоо манай зах зээл дээр хөрөнгө оруулалт татахад хэр одоо хялбар шингэх вэ? Тухайн хөрөнгө оруулагч маань хэр хялбар тэр хөрөнгө оруулалтаас экзит хийж гарах вэ гэдэг ийм шалгуур. Ер нь манай зах зээл идэвхтэй болоод байна. Монгол улсын эдийн засаг хөгжөөд жилд 7% өсөөд ийн гэдэг бол мэдээд идэг. Тэгэхээр энэ эдийн засгийн өсөлтийг дагаж явах юм багцыг л бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бол ялангуяа одоо юу гэдэг манайх шиг хөгжиж буй улсад маш том аж холбогдол. Гэхдээ энэ засаглалын ил дод байдал, тайлагналын хүртээмжтэй байдал гэдэг бол эргээд тухайн аж ахуй нэгжийн ашигт ажиллагаанд нь бол маш том нөлөө үзүүлдэг. Томоохон төсөл хөтөлбөрүүд, томоохон аж ахуй нэгжүүд урт хугацааны доктортой санхүүжилтийг татах ийм талбар байх болж хөгжих ёстой. Талбар болж хөгжүүлэхийн тулд бид түрүүний хэлсэн хөрөнгө шингээх чадвар, одоо гадна дотны мэргэжлийн хөрөнгө оруулагчд ороход хялбар болох, мэдээлэл төр тэднийг хангах, тогтмол хангах гэх мэтлийн энэ ажлуудыг бид хийх ёстой. Сайн байцгаана уу үзэгчдээ. Insights podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Бидний энэ удаагийн дугаараар Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Мөнх Бат хүрэлцэн ирээд байна. Таны энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. За, урилга хүлээн авч хурж ирсэнд маш их баярлалаа. Тэгэхээр хоёулаа ерөнхийдөө яг Монгол улсын яг хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал ер нь ямар байгаа гэдэг талаас шууд яриагаа эхлэе гэж бодож байна л да. Ер нь сүүлийн жилүүдэд ялангуяа за 2020 он ковидын цар тахлаас хойш те манад одоо хөрөнгийн зах зээлийн идэвхжил харьцангуй бас идэвхжээд зах зээлийн үнэлгээ бас нэлээдгүй нэмэгдээд явж байгаа одоо дүр зураг ажиглагдж байгаа. Тэгэхээр та ерөнхийд нь яг танилцуулах байдлаар бол нийтэд те хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал төлөв ер нь ямар хөө байгаа вэ гэдгээс хоёлаа яриагаа эхлэе. Ковидоос хойш өнгөрсөн жилүүдэд бол бодлогын хэд хэдэн одоо шийдвэрүүдийн үр нөлөөгөөр хөрөнгийн зах зээл маань бол нэлээд тэлэлт хийсэн байдаг. Ялангуяа одоо банкуудын тухай хуулинд өөрчлөлт орсноор арилжааны банкуд маань хөрөнгийн зах зээл дээр хувьцаат компани болж гарч ирсэн. За үүний үр нөлөөгөөр бол хөрөнгийн зах зээлийн маань үнэлгээ 5 дахин өсөөд өнөөдөр 14 их 80 төгрөгийн үнэлгээтэй байна. За арилжааны идэвхжил гэсэн бол нэлээд сайжирсан харагддаг. За өдрийн дундаж арилжаа бол нэг 3-аас 4 тэрбум орчим төгрөгийн арилжааг бид бол тогтмол зохион байгуулж байна. За энэ нь бол одоо өмнөх жилүүдтэй харьцуулахад бол нэмэгдэж байгаа тоо. За сүүлийн жилүүдэд бас хувьцаат компаниудын маань ашигт ажиллагаа нэлээд сайн байгаагаас үүдээд бас ногдол ашигт хараадаг компаниудын тоо нэлээд нэмэгдэж байна. Тэгээд өнгөрсөн жилд бол нэг их 80 орчим төгрөгийн ногдол ашиг зах зээл дээр байгаа компаниуд маань тараасан байна. Тэрний өмнөх жил бол бүр 1.5 их 80-ийн ногдол тараасан байдаг. За Монголын хөрөнгийн бирждэр бол нийтдээ 162 хувьцаат компани, 20 орчим одоо корпорацийн бонд, 2 хөрөнгө оруулалтын сан. За өчигдөр бидэд бас энэ Gold Trust гэдэг ETF-ийг нээсэн 3 хөрөнгө оруулалтын сан. Тэгээд хэд хэдэн бас хөрөнгөөр баталгаажсан үнцас идэвхтэй арилжаалагдж байна. За гишүүн байгууллагуудын хувьд бол нэг 40-50 мэргэжлийн үнцасны байгууллагууд ажил үйлчилгээ явуулж байна. Тэгэхээр тайлбар ер нь бол ингээд IPO хийж байгаа шинээр хувьцаа гаргаж байгаа компаниудын тоо нэмэгдэж байна гэдэг те. Тэр ер нь нэг мэдээж IPO одоо бас олон компаниудаас бондороо санхүүжилт татах болсон. Тэгэхээр ер нь анхдагч зах зээл дээрх ингээд санхүүжилт татах үйл ажиллагаа нэлээд нэмэгдээд байх шиг байна. Хоёр дахь зах зээлийн үед яг зах зээлийн идэх ер нь хэр байгаа вэ энэ талаар ярил. Анхдагч зах зээл дээр он гарсаар бид одоо 2 орон нутгийн бонд, нийслэлийн бонд болон Өмнө Говь аймгийн бонд тэгээд нэг ETF-ийг бол анхдагч зах зээл дээр гаргалаа. За нийт одоо үнийн дүнгээр ингээ хараад үзэхэд бол 25 оны байдлаар нийт одоо арилжааны 50% нь бол анхдагч зах зээлээр, за үлдсэн 50% нь бол хоёр дахь зах зээл дээр арилжаалагдаж байгаа. Ер нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг бол хөрөнгө шингээх чадвараар нь хэмждэг юм аргачлал байдаг. Тэрний үгс үг вэ гэхээр одоо манай зах зээл дээр хөрөнгө оруулалт татахад хэр одоо хялбар шингэх вэ? Тухайн хөрөнгө оруулагч маань одоо хэр хялбар тэр хөрөнгө оруулалтаас экзит хийж гарах вэ гэдэг ийм шалгуур. Тэгэхээр хөрөнгө шингэхийн тулд хөрөнгийн зах зээл маань бол зах зээлийн үнэлгээ томтой байх хэвээр. За хөрөнгө оруулах энэ цааснуудын маань сонголт нэлээд төлөвлөсөн байх хэвээр. Чанартай хувьцаат компаниуд, чанартай одоо бондууд
байх ёстой ч гэдэг юм уу те. За иргэдээс гадна бас мэрэгжлийн урт хугацаанд хөрөнгө оруулалт хийдэг юм институционал хөрөнгө оруулагчид байх ёстой гэх мэтчлийн суурь үзүүлэлтүүд нэлээд харах хэрэгтэй л дээ. Манай зах зээлийн хувьд түрүүлсэн би 14 их 80-ийн эмнэлгээтэй зах зээл гэж. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад бол дөнгөж нэг 15 орчим хувьд байдаг. За бенчмарк буюу олон улсын жишг нь ямар байдаг вэ гэхээр зах зээлийн үнэлгээ нь ер нь тухайн улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ төвшөнд байдаг гэсэн үг тийм. Тэгэхээр одоо манай нийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 100 их 80 тавьцаа байна гэж бодвол манай зах зээл дээр байгаа хувьцаат компаниудын маань үнэлгээ төдийж ийнэ байх ёстой гэсэн. Тэгэхээр энэ дээр одоо ахаад 5-6 дахин их өсөлт хийх юм орон зай байна гэж харж байна. За хоёр дахь гол шалгуур нь бол түрүү ярьсан хөрөнгө оруулалт шингэх хэрэгтэй гэж байна тийм. Тэгэхээр өдрийн дундаж ярилж байгаа маань одоо 3-4 тэрбум төгрөг гэдэг бол харьцангуй бага тоо. Одоо Америк доллараар харьцуулж ирвэл сая доллар шүү дээ. Тэгэхээр одоо 20 сая долларын хөрөнгө оруулалтыг шингээхийн тулд манай зах зээл нэг дунджаар ойролцоогоор нэг сарын хугацаа хэрэгтэй ч гэдэм үү те. Тэгэхээр хөрөнгө шингэхгүй байна. За магадгүй одоо 20 сая долларын хөрөнгө оруулалтыг гаргая гэдэг одоо хөрөнгө оруулагч маань тэгэхэд бол гарахд бас хугацаа орох гэдэг те. Тэгэхээр энэ дээр бол мэдээж одоо тулгымцсан асуудлууд нэлээд байгаа. Шийдвэрлэх шаардлагатай. Тэгээд бас хөрөнгөний бэлжийн удирдлагын зүгээс бол энэ дээр шатаагатай арга хэмжээнүүдийг аваа явж. Тэгэхээр та сая хэллээ зах зээлийн үнэлгээ бол 14 их 80 төгрөг төрчихсөн гэж байна. Гэхдээ нөгөө талдаа бас харахаар нөгөө арилжааны нийт үнийн дүнгийг харахаар одоо энэ дээрээс тоо харах юм бол 2025 онд хийгдсэн нийт арилжааны дүн яг вакцины арилжаагаа хасах юм бол ердөө 144 тэрбум төгрөг байна гэж байгаа юм байна л да. Тэр энэ өөрөө нөгөө цаанаа бас бид нөгөө хөрөг чадрын харьцаа гэдээ ярьдаг шүү дээ. Turnover гэдэг. Энэ нь бол ерөөсөө л 1-2% орчимд байгаад байна гэд маш бага үзүүлэлт байна гэдгийг онцолж хэлээд байгаа. Тэгэхээр нэгдүгээр та яг хөрөг чадрын харьцаа гэж яг ямар үзүүлэлт билээ? Яг ямар зорилгоор ашиглагддаг. Тэгээд одоогийн байгаа нөхцөл байдал нэг яг одоо бусад улсуудтай харьцуулахад ч юм уу яг ямар нөхцөл байгаа вэ гэдгийг илтгэж байгаа вэ? Тэр талаар нь тайлбарлаад хэлээ. Хөрөг чадрын чадамжийг нөгөө нэг тухайн жилийнх нь нийт арилжааны дүнг зах зээлийнх нь үнэлгээнд харьцуулсан харьцаа байдаг. Тэгээ яалтчгүй манад бол ингээд жилийн анх дахь хоёр дахь зах зээл нь нийлээд нэг их 80 орчмын арилжаа явагдаж байна. За хоёр дахь зах зээлийнх нь арилжаа нь түрүү хэлсэн тийм 450 орчим тэрбум төгрөгийн арилжаа. За вакцины арилжааг нь асуул баг болчихно тийм. Тэгэхээр зах зээлийнхэн үнэлгээтэй харьцуулахад манай жилийн дундаж эргэлт маань бол ойролцоогоор 4 орчим хувь байна. За бусад ижил төстэй зах зээлүүд дээр энэ тоо бол нэг 60-аас 70% байдаг тийм. Тэгэхээр бид 14 их 80-ийн зах зээл дээр доорож нэг одоо 10 их 80 төгрөгийн арилжаа хийж явах шаардлагатай байна тийм. Тэгэхээр энэ дээр бол үнэхээр одоо хөрвөх чадвар манай зах зээл дээр усаагаар мэд дутагдж байгааг бол тод илэрхийлж байгаа. 1 сарын 1-ээс 4 сарын 30-ны хооронд бид бас энэ захиалгын сангийнхаа статистикийг харж үзсэн. Тэгэхээр манай хөрөнгийн биелжээр дамжуулаад хөрөнгө оруулагчид маань 660 мянган одоо хувьцаа авах зарах захиалга оруулсан байна. Их бага янз янзын л дүнтэй баг тийм. За үүнээс дөнгөж 147 мянганд л биелсэн байгаа тийм. Тэгэхээр энэ захиалгын сангийн биелэлт гэдэг үзүүлэлт маань юуг харуулж байна вэ гэхээр хідэн захиалгаас хідэн амжилттай биелээд байгаа юм бэ гэд эргээд нөгөө хөрвөх чадвар дээр буудаг. 660 мянгаас 147 мянга гэдэг бол 20% нь л биелж гэсэн үг тийм. 10 захиалга болгоны 2 нь биелээд 8 нь бол хөрвөх чадваргүй улмаас цаана худалдаж авах худалдах захиалга байхгүй улмаас биелэхгүй байна. Тэгэхээр ахаад энэ юг харуулж байна гэхээр 5 дахин их эрэлт байгаа юм байна. Тэгэхээр энэ хөрвөх чадварыг нь бид шийдвэрлэж юм бол манай зах зээлийн хөрвөх чадвар 5 дахин нэмэгдэхэд өнөөдөр бэлэн байгаа юм байна гэдэг ийм үзүүлэлтүүдийг харж болж. Тэгвэл ялч одоо ингээд идэвхжүүлэлт гэдэг юм уу те тэр талаасаа ингээд дэмжлэг хэрэгтэй юм уу да гэж харагдаад байх шиг байна л да. Тэгэхээр тэр нөгөө нэг дутагдаад байгаа тэр нөгөө нэг эрэлт нийлүүлэлтийг ингээд зохицуулах ер нь яг ямар хуу арга хэлбэрүүд байдгийг яг дэлхийн одоо жишг хөрөнгийн захуудаас те манайхаас хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнүүд нь юу байна? Энэ талаас нь ямар арга хэмжээ авч байгаа вэ? Бид бас энэ бизнес төлөвлөгөөн дээр дүн шинжилгээ хийгээд бизнесийн нөхцөл байдал дээр шинжилгээ хийгээд дунд шатны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж батлуулсан. Тэр хөрөнгийн биелжийн зүгээс ирэх 3-5 жилийн хугацаанд бол яг энэ хөрвөх чадварыг нэмэгдүүлэх нэгдүгээр.
За хоёрдугаарт нь бүтээгдэхүүний төлөвлөлтийг нэмэгдүүлэх, илүү олон бүтээгдэхүүн нэмэх. За гуравдугаарт нь хувьцаат компаниуд болон олон нийтэд нээлттэй компаниудын тайлгналын стандартыг сайжруулах. За тэгээд мөн технологийн шинжилтүүдийг хийх. За хамгийн сүүлийн гэхдээ хамгийн чухал энэ гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх гэдэг нэг хэд хэдэн чиглэлээр төвлөрж стратегийн түвшинд төвлөрж ажиллагаар чиг гаргасан ба. Тэгээ энийг бол одоо би нэгээр нь сайхан тайлбарлаж өгье те. За хөрвөх чадвар бол ус агаар мэд дутагдж байгаа гэдгийг бол ингээд тоон үзүүлэлтээс статистикаас харж байна. Тэгвэл олон улсад энийг яаж шийдвэрлэх юм бэ? Тэгэхээр зах зээл үүсгэгч буюу маркет мейкер гэж нэг функц байдаг. Одоо өнөөдөр бид яаж ийм гэхээр би одоо жишээлбэл Голомт банкны хувьцаа эзэмшигч байлаа. Хувьцаанд хөрөнгө оруулсан. За тэрийг ингээд зарыг ихээр Голомт банкны хувьцаа авах гэж байгаа тухайн иргэнтэй одоо хайжуулж матч хийдэгтэй биелжээ. Үгүй бол одоо Голомт банкны хувьцаа авъя гэвэл тухайн Голомт банкны хувьцааг эзэмшиж байгаа зарах сонирхолтой этгээдтэй ингээд хоорондоо хэлцэл хийдэг байна тийм үү. Гэтэл одоо Хонконгийн биелждэр ч юм уу Нью-Йоркийн биелждэр би тухайн одоо юу гэдэг цаад хувьцаа эзэмшигчтэй биш дундын зуучлагч буюу энэ дилерийн компанитай брокер дилерийн компанитайгаа л хувьцааныхаа харилцаанд ордог. Тэр брокер дилерийн компани тухайн үн цаасан дээр зах зээлийг нүүсгээд маркет мейкер хийж байдгаа гэсэн. За энийг одоо энгийнээр тайлбарлах юм бол 90-ад оны их үед ингээл хаав ишин ганцхан 8 гэж гадагшаад утгаш явахад валют худалдаж авахын тулд те одоо нарны дэдэм хэмтмээ хавцаа очиод доллар зарж байгаа юм байна уу гэж хайдаг байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр яадаг вэ гэхээр ам доллар авахын тулд би ам доллартай хүнийг хайдгүй дурын арилжааны банкн дээр ороод те тэдэнд доллар авъя гэхэд тэдээр аавна тэдээр зарна буюу тэр арилжааны банк маань тэр ам доллар дээр зах зээлийг нүүсгээд тэгээд бид нар бол одоо энэ миний захиалга биелэх болов уу болов гэж санаа зовхгүй орол худалдаж аваад гардаг болсон шүү дээ. Тэгэхээр ам доллар дээр жишээлбэл арилжааны банкын зах зээлийн үүсгэж юм байна. За үүнтэй адилхан одоо Голомт банкны хувьцаан дээр аль нэг брокер дилерийн компани зах зээлийн үүсгэх юм байна. Хаан банкны хувьцаан дээр бас нэг аль нэг брокерийн компани зах зээлийн үүсгэх юм байна. Тэгээд иргэд хөрөнгө оруулагчид авъя гэхэд бэлэн байж идэг нөхцөлийг л бүрдүүлээ гэж. Инхээр одоо нөгөө 10 захиалгын 2 нь биелээд 8 нь олддгүй байсан бол тэн дээр нь зах зээл үүсгэж орж ирээд үлдсэн 8 захиалга нь биелэх юм боломж бол бүрдээд манай зах зээлийн одоо эргэлт 5 дахин нэмэгдэх юм боломж байна гэж харж байна. За мэдээж зах зээл үүсгэгч бол одоо энэ хөрвөх чадварыг нэмэгдүүлэх олон арга хэрэгсэл төлөвлөгөөний нэг нь. За нөгөөх нь бол бас сонирхолтой хөрөнгө оруулахад одоо амар хялбар бүтээгдэхүүн байх хэрэгтэй. За энэ дээр бидэд бас одоо индексийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлээ. Индекс дээрээс суурилсан одоо биелжээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангуудыг бас хөгжүүлээ гэхнээсээ хэдэд ажлууд хийж явж байна. Яагаад энэ чухал байдаг вэ гэхээр иргэд хөрөнгө оруулалтынхаа шийдвэрийг гаргахад тухайн хувьцаа өсөх үү, эсвэл хэдээр өсөх үү, буурах уу, ямар эрсдэлтэй байна гэдгийг ингээд шинжилгээ хийх тийм одоо цаг хугацааны болон мэдээллийн чадвар маш бага байдаг л да. Тийм одоо би хүртэл энэ зах зээл дээр өөрөө 2010 оноос хойш ажилласан хүн гэхэд одоо аль хувьцаа нь өнөөдөр өсөлт хийх гэдгийг харахад төвхтэй. Ер нь манай зах зээл идэвхтэй болоод байна. Монгол улсын эдийн засаг хөгжөөд байна. Жилд 7% өсөөд байна гэдгийг бол мэдээд идэг. Тэгэхээр энэ эдийн засгийн өсөлтийг дагаж явах юм багцыг л бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээд багцад хөрөнгө оруулна гэдэг чинь эрсдлээ дарахаан байршуулж байгаа одоо зөв удирдлагын нэг хэлбэр шүү дээ. Тэгэхэд манад болохоор яг ийм эдийн засгийн ерөнхий өсөлтийн индексийг дагсан ч юм уу юм багцын бүтээгдэхүүнүүд байдгүй мэн л да. Тэгэхээр иргэдэд болохоор нөгөө хөрөнгө хялбар одоо тоодож толгой өвдөхгүй хөрөнгө оруулах юм сонголт байхгүй учраас ойлгомжтойгоор нь магадгүй хадгаламжийн бүтээгдэхүүнүүд тийгээд байгаа тийм. Тэгэхээр топ 20 индекс гэдэг манай зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй хамгийн идэвхтэй арилжаалагддаг индексийг бид 2010 оноос хойш ингээд зарлаад хэмжээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар 54,000 нэгж буюу одоо ковид үетэй харьцуулахад бараг 5 дахин өссөн тийм. Тэгэхээр яг энэ багцааг энэ топ 20 индекст багтдаг компаниудаас багц бүрдүүлсэн юм хөрөнгө оруулалтын
сан буюу одоо биелжээр ажилладаг хөрөнгө оруулалтын сан ETF гэж бид яриад байгаа тийм Exchange Traded Fund гэдэг. Ийм бүтээгдэхүүн байх юм бол би жишээлбэл одоо энэ улс их орны эдийн засгийн хөгжилд итгээд энэ улс их оронд ингээд амьдрал карьерээ өөгөө явж байгаа хүн тэрийг бас одоо хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгоод энэ одоо эдийн засгт үйл ажиллагаа явуулж байгаа олон том маа зах зээл дээр нэр хүндтэй компаниудын багцсан бүтээгдэхүүн хөрөнгө оруулж байгаа. Энэ маань илгээд миний одоо урт хугацааны хуримтлал болох юм байна гэдэгт итгээд хөрөнгө оруулмаар байгаа байхгүй. Тэгэхээр энэ чиглэлийн бүтээгдэхүүнүүдийг бол хөгжүүлэх юм бол иргэдэд илүү ойлгомжтой хөрөнгө оруулахад их амар хялбар. За дээрэс нь одоо тэр чинь одоо идэвхтэй гэж ярьдаг та юм судалгаа шинжилгээний дээр үндэслээд хийдэг хөрөнгө оруулалт биш. Идэвхгүй буюу пассивны одоо ингээд ерөнхийн багцыг л тогтсон дүрмийг л дагдаг учраас тэн дээр одоо юу гэдэг зардал баг гардаг. Түүгээр арилжааны шимтгэл нь бага байдаг ийм бүтээгдэхүүн байж иж бас иргэд хялбар хөрөнгө оруулах юм байна. Тэгээд хөрөнгөний бэлжийн зүгээс энэ жил өчигдөр энэ Gold Trust ETF-ийг олон нийтэд арилжааг нээлттэй болгож зарласан. Энэ ETF маань бол одоо ялангуяа геополитикийн тодорхой үед бол үнд металлын үн өсдөг, хөрөнгөний нэг хэрэгсэл болдог тийм. Эрсдэл багтаа хөрөнгө оруулалтын сонголт болдог. Тэгэхээр энийг дагаад үнэ өсдөг. Тэгэхээр яг энэ цаг үед бас цагаа олсон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг бид бий болгож байгаа шаардж байна. За мөн сүүлийн жилүүдэд бол ам долларын ханш бол нэлээд доктортой өсөж байгаа. Тэгэхээр энийг дагаад иргэд бас ам долларын бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. За дээрээс нь бас энэ технологийн одоо холдтой өсөлт хөгжлийг дагаад бас энэ барууны Америкийн нэгдсэн улсын зах зээл дээр технологийн хувьцаануудын үн ханш нэлээд өсөлттэй байгаа тийм. Тэр энийг хослуулсан Nasdaq болон Nasdaq төр байгаа зарим нэг энэ технологийн компаниудын ETF за тэдгэрийн одоо үйл ажиллагаанд чухал онц шаардлагатай түүхийд дэд бүтцүүдээс бүрдүүлсэн ийм ам долларт суурилсан ийм юг ETF-ийг бас ойрын хугацаанд бид гаргая гэж төлөвлөж байна. За оны 2 дугаар хагасд бол бид манайд ч ингээд бонд аягүй хөгжсөн. Манай одоо биелжээр олон нийтэд нээлттэй болон OTC-гээр бас мэргэжлийн хөрөнгө оруулагчид зориулаад бондын нэлээд одоо өндөр үнэлгээтэй багц үүссэн байгаа. Гэтэл эдгээр бондын маань 2 дахь зах зээлийн арилжаад хэдэл идэвхгүй байдаг тийм. Тэгэхээр энэ бондуудад одоо иргэд хөрөнгө оруулах гэхээр бас аль бондыг нь авах уу, аль нь одоо эрсдэл багтаа бол гэх мэтлэн олон асуудалтай тулгардаг. Тэгэхээр энэ бондуудаас бүрдсэн багцын ETF-ийг бас 2 дугаар хагаст хөрөнгө оруулалтын менежментийн компанитай хамтарч гаргая гэдэг ингээд төлөвлөж. За ингээд ер нь шинэ бүтээгдэхүүнүүд нэмэгдээд нөгөө талдаа хөрвөх чадвар маань сайжраад ирэхээр одоо манай энэ зах зээлийн маань одоо хөрөнгө шингээх чадвар маань айжмаар нэмэгдэж байгаа гэж шаарддаг. Тэгээ мэдээж IPO хийсэн компаниуд маань IPO хийснийхаа дараа алга болж болохгүй. Байнгын одоо хөрөнгө оруулагчтайгаа холбоотой хөрөнгө оруулагчдыгаа бас цаг үеийн мэдээллээр нь хангах үүргээ сайн гүйцэтгээд энэ тайлагналын стандартыг мөрдөж явах хэрэгтэй. Ингэснээр одоо хөрөнгө оруулагчид маань бас ихтгэл үнэмшилтэй тухайн компанид үргэлжлүүлэн хөрөнгө оруулах юм сонирхолтой болдог. Тэгээд энэ ажлыг бас дэмжих стандартыг сайжруулах зорилгоор Монголын хөрөнгөний биржээс энэ Open MSC гэж дундын мэдээллийн платформыг санаачилж гаргасан. За энэ платформ маань яах вэ гэхээр хувьцаат компаниудын санхүүгийн тайланг e-баланс гэдэг сангийн амны одоо системд шивсэн даруйд нь автоматар татаад манай Open MSC платформ дээр орж байхад тэгэхээр хөрөнгө оруулагчид маань цаг алдалгүй хувьцаат компаниудын тайлантай танилцах боломжоор олдно. За тэгээд тухай бүр одоо олон нийтэд мэдэгдэх ёстой мэдээллүүдийг нь бас энэ Open MSC-гээр нэг дор одоо байршуулна. За дээрэс нь манай 1-р самбарын компаниуд бол байгаль орчин нийгэм засаглалын тайлангаа олж илүүр хөргүүлэх юм үргүүлсэн байгаа. Тэгээд эдгээр тайлагныг бас хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлээд энэ платформ дээр бас байршуулах гэх мэтчлэн ингээд хөрөнгө оруулагч иргэдэд хөрөнгө оруулагчдад мэдээллийг цаг тухайд нь хангах тэр мэдээллийг авч боловсруулахад амар хялбар байх талаас нас нэлээх ажлуудыг хөрөнгөний биржийн зүгээс санаачилж хийж байгаа. За түрүү ярьсан тэр институцийн хөрөнгө оруулагчдын тухай ярьсан. Манай зах зээл их онцлогтой юм байна. Нийт хөрөнгө оруулагчдын баг 90% нь иргэд байдаг юм байна.
мэрэгжлийн урт хугацаанд доктортой хөрөнгө оруулдаг институционал хөрөнгө оруулагч маш бага болсон байна. Тэгэхээр иргэдийн хөрөнгө оруулах зан төлөв ямар байдаг вэ гэхээр богино хугацаанд хэрхэн өндөр өгөөж олж авах вэ гэдэг ийм л зорилготой голдуу хөрөнгө оруулалттай байдаг. Урт хугацааны хуримтлал, урт хугацааны тэтгүртэй зориулж гэдэг юм уу ийм хөрөнгө оруулалт харьцангуй хийдгүү байна. Тэгэхээр сонгож байгаа үнд цааснуудын сонголт нь болохоор тухайн жилдээ хэрэг ногдлол ашиг тараах бол тухайн жилдээ хэрэг өсөлт хийх бол гээд тэрэн дээр үндэслэл сонголт хийгээд за тэгээд нөгөө 4 сарын 30-нд компани хувьцаа эзэмшигчдийнхээ орлогыг ийгээд ногдлол шиг тараагаад дуусдаг штэ. Тэгэнгүүт л 5 сараас нь ингээд буцаагаад заагаад эхлэхээр ингээд тухайн жил дотор аягүй их юм мөчлөг цикл үүсгдэг ийм сул талтай байна. За эсвэргээр мэрэгжлийн хөрөнгө оруулагчид яах вэ? Тухайлбал одоо бид энэ нэмэлт хувийн тэтгэврийн сангийн тухай ярьж байна. Баялагын сан маань одоо аль хэдийн мөнгөжөөд эхэлсэн байна. Энэ мэтчлийн урт хугацаанд хуримтлал үүсгэх юм институцийн хөрөнгө оруулагч байвал эдгээр компаниуд маань бол 10, 20, 30 жилийн хугацаанд төлөвлөлтөө хийж харж ингэж хөрөнгө оруулалтаа хийдэг. За энэ нь эргээд одоо манай зах зээл дээр хөрөнгө босгож байгаа энэ нээлттэй болж байгаа компаниудад ингээд тогтвортой өгж өсөхт нь бас нэлээд дэмжлэг болдог. Хоёрд ийм мэрэгжлийн хөрөнгө оруулагчид маань яадаг вөхөр тухайн компани үйл ажиллагаанд нь нэлээд одоо тулж хяналт тавьдаг байна. Иргэд бол төдийлөн одоо төлөөлөө удирдах зөвлөлт нь ороод ингээд менежментийн үйл ажиллагаанд нь хяналт тавиад авах боломж байдгүй. Мэрэгжлийн хөрөнгө оруулагчид бол нэлээд том багцыг нь худалдаж авна. Тэгээ тэрүүгээрээ дамжуулж бол төлөөллөө туцад нь оруулна. Түүгээрээ дамжуулж гүйцэтгэх удирдлагад нь хяналт тавина гэх мэтлэн эргээд энэ засаглалын зөв хөгжилтөнд тогтвортой хөгжилтөнд нөлөөлөд эхэлт юм байна. За ингээд хяналттай байгаа гүйцэтгэх удирдлага бол ашигт ажиллагаан дээр тогтвортой хөгжил дээр төвлөрч ажиллана. Ингээд бүх одоо олон хувьцаат компаниуд энэ ашигт ажиллагаан сайжраад бүтээмжийн шалжилт эргээд энэ чинь бас макро түвшинд эдийн засгийн өсөлттэй татврын бааз суурьтай гэх мэтлэн маш олон давуу талууд байдаг юм. Тэгэхээр энэ институцийн хөрөнгө оруулагчийг дэмжих, нэмэгдүүлэх гэдэг дээр бас нэлээд одоо анхаарч байна. Ялангуяа ковидоос хойш өмнө нь ер нь гадны хөрөнгө оруулагч, дотоодын хөрөнгө оруулагчдын харьцаа нэг 40-60 харьцаатай байсан бол ковидоос хойш гадаадын хөрөнгө оруулагчдын мандаа маш багассан. Энэ одоо яг одоо бодлогын түвшинд байгаа энэ хууль тогтоомж зохицуулалттай холбоотой байд юм уу, эсвэл юутай холбоотой байд юм. Ямар ч өнөөдрийн байдлаар 26 оны эхний улирлын арилжааны идэвхийг харахаар нэг 3-5% л гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалт. Бусд нь бол манай дотоодын иргэдийн голт байгаа. Тэгэхээр энэ хөрөнгө оруулагчдынхаа одоо юунд одоо бүтцэд бидэд маш анхаарч энэ дээр бас нэлээд одоо зорилттой ахлагуудыг хийх шаардлагатай байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр ялцчгүй гадаадын хөрөнгө оруулагч гэхээр ялцчгүй одоо ингээд хүмүүсийн айгу анхаарлын төвд байдаг сэдв байх шиг байдаг л та. Тэгэхээр яг хууль эрхцэн орчин талаасаа ч юм уу зохицуул талаасаа яг энэ гадаадын хөрөнгө оруулагч нар Монголын зах зээлд хөрөнгөний зах зээлд орж ирэхэд яг хамгийн түрүүнд тулгардаг яг асуудал нэг юундаа байгаад идэг юм болоо тийг түүнийг яг шийдвэрлэх талаас нь ямар хуу бас арга хэмжээнүүд авах шаардлагатай байгаа вэ өнөөгийн нөхцөл байдлыг харахаар. За яг том зургаараа макро түвшинд нь харуул манай улсын одоо хөрөнгө оруулалт татж байгаа гол салбар нь бол уул уурхай салбар байгаа тийм. Монголыг зоржилж хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагчдын маань дийлэнх нь ер нь яг энэ уул уурхайн чиглэлээр хөрөнгө оруулдаг компаниуд байгаа. За өнгөрсөн жилүүдэд тухайлбал энэ хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудал бол нэлээд хомигдсон байсныг одоо энэ ашигт малтмлын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад үүгээрээ дамжуулж энэ хайгуулын үйл ажиллагааг идэвхжүүлье гэдэг бодлогын шийдвэр гарч байна. Тэгэхээр одоо хөрөнгө оруулалт нэмэгдэж орж ирэх давуу талууд бол энэ дэр нэлээд үүсэх баг. За яг үнэт цаасны зах зээл дээр ингээд хараад үзэх юм бол манай биелжд бүртгэлтэй байгаа 162 компани маань харьцангуй одоо олон салбарын үйл ажиллагаанууд байдаг. Уул уурхайн салбар бол зөвхөн нэг 26 орчим хувийг нь үнэлгээг эзэлдэг бол банк санхүүгийн байгууллага, үйлдвэрлэлийн үйлчилгээний салбар гэдээ маш олон төлөвлөлүүд байдаг.
бид энэ дээр ялангуяа одоо манай мэрэгжлийн байгууллагууд брокер дийлэнх компаниуд маань эдгээр компаниудын үйл ажиллагааг гадаад хэл дээр боловсруулж ийн хувьцааны дүн шинжилгээг хийж авах зарах одоо энэ сигналыг гадаад хэл дээр боловсруулж ийн гадагшаа жиглсэн маркетинг борлуулалтын нэлээ хийх дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан. Бид саяхан нэг цасны компаниудын дунд судалгаа явуулаад маадэр бүртгэлтэй байгаа хувьцаануудын шинжилгээг яг гадаад хэл дээр тогтмол давтамжтай хийж байгаа компаниудын тоо хийдвэнгээ судлахад бол их цөөн тоо гарч ирсэн тий. Тэгэхээр энэнийг бас бид нэлээд дэмжиж урамшуулах. За цасны компаниудыг бас энэ чиглэлөө нь бас үйл ажиллагаагаа төлөвлөх дээр нь бас санал санаачлаг гаргах шаардлагатай байна гэж харсан. Хөрөнгийн биржийн хувьд бол энэ OpenMSI платформоор дамжуулаад цасны компаниудад бол мэдээллийг боловсруулахад хялбар байхаар гаргаж өгч байгаа. За үүн дээр бол одоо хувьцааны шинжилгээгээ хийгээд хөрөнгө оруулагчдад танилцуулах үүрэг нь бол манай брокер дийлэнх компаниудад байгаа. Тэгэхээр энийг яаж амар хялбар болгох вэ? Яаж энийг нь одоо олон давтамжтайгаар гаргадаг болох вэ? Эргээд манай бас биелжийн өөрийн веб хуудас платформ харилцагчдын ч гэсэн яаж хүргэх вэ? За бусад Bloomberg ч үт юм уу те CNBC эсвэл бусад одоо энэ терминалуудаар дамжуулж яаж одоо олон улсад гарах вэ гэдэг дээр л бид анхаарах ёстой. За хоёрд нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ялангуяа энэ цаасны зах зээл дээр татахад нэг тулгамдчийн асуудал нь өнөөдөр манай дээр яг энэ брокерийн үйл ажиллагаа явуулахад тусгай шүүлгийг нь авахд бол яг Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгж санхүүгийн зохицуулах орноос зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах ийм одоо зохицуулттай байгаад байгаа. Тэгэхээр олон улсад ялангуяа энэ хөгжиж буй зах зээлүүд дээр нэг ойлголт байдаг. Remote broker буюу одоо энэ гадаад улсын зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа брокерууд манай зах зээл рүү одоо ингээд зайнаас холболт хийж арилжаанд оролцох хэлээр хангах. Энэ бол одоо маш том давуу талыг бий болгодог. Тухайлбал одоо Хонконгийн ч юм уу те Сингапурын аль нэг брокер манай Монголын хөрөнгө оруулалтын үнцаасны зах зээл дээр арилжаа хийх ийм системийн болоод одоо юуны зохицуултыг нь бидэд хийгээд өгөх юм бол тухайн брокерийн компани харилцагчид нь аль хэдийн танил одоо брокерийн үйлчилгээ үзүүлэгч компаниараа дамжуулаад маань дээр байгаа сонирхолтой энэ үнцааснуудад хөрөнгө оруулах ийм боломжийг бол нээж өгөх юм боломжтой. Тэгэхээр энэ дээр бас бидэд ойрын хугацаанд бас шийдэл гаргаж энэ зохицуултанд нь тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг оруулж хийх төлөвлөгөө бас манай дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд багтсан баг. За ингээд ирэх юм бол манай хөрөнгө оруулагчдын маань нөгөө зөв зохистой харьцаа буюу одоо 40-50% институционал мэргэжлийн за тэн дундаа гадаадын хөрөнгө оруулагчид за 50-60% нь бол яг иргэд хувийн хөрөнгө оруулагчид болоод энэ зөв зохистой харьцаа маань бий болно гэж харж байна. Тэгэхээр одоо таны хэлсэн саяны нөөнийг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд мэдээж одоо маркет мейкертэй зах зээл үүсгэгчийг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх. За тэгээд одоо вакцин индексжүүлсэн одоо хөрөнгийн хэрэгслүүдийг үүсгэх, институцийн одоо хөрөнгө оруулагч нарыг бий болгох гэдэг. Эдгээр бас арга хэмжээнүүд нь бас хоорондоо бас хамааралтай юм уу та гэж бас бодогдлоо л та. Магадгүй одоо маркет мейкер нь илүү ингээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг одоо брокер дилерийн компаниуд идэвхчлээ гэхэд түүнийгээ дагаад бас бусад нөгөө вакцин хэрэг нөгөө нэг бүтээгдэхүүнүүд нь гарцсан байвал тухайн бүтээгдэхүүнүүд нь бас илүү идэвхтэй арилжаалагдана гэдэг ч юм уу тийм. Мэдээж одоо яг энэ хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа идэвхчихээр бусад одоо нөгөө нэг макро бодлогууд нь мөнгөний бодлогынхаа нөгөө трансмишн илүү сайжрах гэдэг ч юм уу бас олон давуу талууд макро төвшөндөө бас бий болдог бах. Энэ талаас нь та яг нэг олон нийтэд яг ингээр ойлголт өгвөл тийм. Яг хөрөнгийн зах зээлийн бид нар хөгжил гэж яриа л байдаг. Яг ямар төвшөнд одоо хөгжих юм бол эдийн засгтаа бид нарыг ямар давуу тал, ямар одоо эрг нөлөөллийг бий болгох юм бэ? Энэ талаас нь бас хэлвэл. За энэ жил бас манай хөрөнгийн бэлжийн маань 35 жилийн одоо үүсгэн байгуулснаас 35 жилийнхэн тэгшөө болж байгаа. Тэгээд анх 91 онд бол хөрөнгийн бэлжийг яг энэ одоо хуучин системийн үеийн одоо төрийн өмчийг хувьчлах юм платформ болгож анх үүсгэн байгуулж ирсэн. За ингээд 90-ад оны үед энэ цикл яваад нэг 400 гаруй аж ахуй нэгжийг биелжэл дамжуулж олон нийтэд хувьчилж ирсэн. Цэнхэр ягаан тасалбар гэж одоо ярьдаг шүү дээ. За ингээд 2000 оноос эхлээд яг одоо юу гэдэг классик утгаараа манай зах зээл дээр компаниуд IPO босгох замаар
бонд бусад бүтээгдэхүүн гаргах замаар хөрөнгө оруулалт татах юм одоо платформ болгож ашиглаж эхэлсэн. Харьцангуй нэг үе бодох юм бол бас яг хөрөнгө оруулалтын хэлбэрүүд бас нэлээд төрөлжиж байна. Хувьцаа, бонд, засгийн газрын дотоодын үнцаас, хөрөнгөөр баталгаажсан үнцаас, хөрөнгө оруулалтын сан гэх мэтчлэн тий. За тэгэл одоо өнгөрсөн хугацаанд дандаа long position буюу хямд багт нь худалдаж аваад үнэтэд нь зарж ашиг хийдэг байсан бол энэ жил бас санхүүгийн зохицуулах орноос энэ short арилжааны журмыг батлаад хувьцааны үн унахад бас ашиг хийх юм боломжтой бүтээгдэхүүнүүдийг санал болгоод 2 дугаар хагасаас бид бас туршлагатай арилжааг хийх гэл ингээл явж лээ л да. Тэгэхээр ер нь хөрөнгийн зах зээл маань ялангуяа нь олон нийтэд нээлттэй зах зээл маань томоохон төсөл хөтөлбөрүүд, томоохон аж ахуй нэгжүүд урт хугацааны доктортой санхүүжилтийг татах ийм одоо талбар байх болж хөгжих ёстой. Энэ зам руугаа бол мэдээж үе шаттай явж байгаа. За ийм талбар болж хөгжүүлэхийн тулд бид түрүүний хэлсэн хөрөнгө шингээх чадвар, за тэгээд одоо гадна дотны мэргэжлийн хөрөнгө оруулагчд ороход хялбар болгох, мэдээлэл дэвтрийг хангах, тогтмол хангах гэх мэтлийн энэ ажлуудыг бид хийх ёстой. Түрүүн зах зээл үүсгэгчийн тухай ярьсан, индексийн бүтээгдэхүүн гэх мэтлийн ярьсан эдгээрийг бид бол ер нь багцлаад хөрөнгийн биелжээс хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр гэж зарлаад явж байгаа. За манай зах зээл, манай мэргэжлийн байгууллагууд бол энэ хөтөлбөрийг бол маш нааштайгаар дэмжиж хүлээж авсан. Энд нь бид бол маш их талархаж байгаа. Маш их санаачлуудыг гаргаж байна. За тэгэл зах зээл үүсгэгчдэр ч гэсэн одоо журам нь батлагдахтай зэрэгцээл одоо голомт капитал компани түүчээлээд зах зээл үүсгэгчийн гэрэг хөрөнгийн бэлжтэй хийлээ. Мэдээж одоо энэ бол анх эхэлж байгаа үйл ажиллагаа, бас цаашдаа зас сайжруулах зүйлсүүд нэлээд гарахыг бол үүсэхгүй. Гэхдээ аливаа юм ингээд эхлэлийн 50 гэдэг бол одоо 50% гэж бид ярьдаг шүү дээ. За тэгээд үүний араас бол хэд хэдэн үнцасны компаниуд болон гадны бас одоо арилжааны компани бас зах зээл үүсгэсэн гэрээ хийя гэж төсөлтөд ирүүлсэн байна. За индексийн бүтээгдэхүүнүүдийг бид ярьлаа тий. За ингээд нэг талаасаа манай хөрөнгийн зах зээл маань урт хугацааны доктортой хөрөнгө оруулалт татдаг. За энэ хөрөнгө оруулалтыг нь ашиглаад одоо урт хугацааны хөрөнгө оруулалтаа томоохон компаниуд маань авдаг. Энэ талбарыг л одоо бид доктортой хөгжүүлье гэж. Ингэснээр ямар даваа талтай юм бэ? Нэгдүгээр одоо нөгөө банкны болон санхүүгийн салбар маань банкны болон хөрөнгө оруулалтын юм хоёр том урсгал байдаг тий. Өнөөдөр манай банкны салбарын одоо зах зээлд санхүүгийн салбарт эзлэх хувь хэмжээ маань бол хөрөнгийн зах зээлтэй харьцуулбал нэлээд том баг. Урт хугацаанд бол энэ манаас тодорхой эрсдлүүдийг дагуулж идэг. Тэгэхээр бид бол доктортой хөрөнгийн зах зээлийг нэлээд өсгөх шаардлагатай байгаа тий. Хоёрдугаарт бас энэ санхүүжилтийн өртгийн асуудал яригддаг. Үнцаасны зах зээл одоо бүтээмжтэй ажиллаж байж энэ санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн өртөг зөв тогтдог тий. Тэгэхээр урт хугацаанд хөрвөх чадвар сайжраад олон оролцогчтой болоод хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс, хөрөнгө оруулалт татж байгаа улсуудын хооронд тодорхой хэмжээний өрсөлдөөн бий болсноор бас энэ санхүүжилтийн өртөг зардал бол доктортой буураад явдаг даваа талтай. За гуравт одоо энэ нээлттэй компани байхын ач холбогдол гэж маш том даваа тал байна. Олон нийтэд нээлттэй, олон нийтийн хяналтанд байгаа энэ компани яадаг вэ гэхээр одоо зөвхөн одоо санхүүгийн зохицуулахаараа болон хөрөнгийн биелжийн шаардлагуудыг, стандартыг хангаад зогсохгүй тайлгналынхаа түвшинд одоо хөрөнгө оруулагчид нь хяналтаа төлөвлөлт өгөх зөвлөлөд дамжуулаад за тухайн гүйцэтгэх удирдлагын гүйцэтгэлийг нь хувьцааных нь үнэлгээгэлж байдаг юм уу те хэмжээд явдаг юм маш тодорхой параметр болж ажилдаг байх нь те. Тэгэхээр мэргэжлийн одоо удирдлага болгон тухайн компаниудын удирдлага болгон тухайн компанийг үр ашигтай ажилуулж хөрөнгө оруулагчдын үнцнийг нэмэгдүүлэх төр төвлөрж ажилладаг. Тэгээд энэ нь одоо хэмжүүрэн тодорхой болоод жил болгон хувьцаа эзэмшдэг хуулиар энэ юугаа ингээ хэмжээд хянаад явчихаар тухайн аж ахуй нэгжийн ашигт ажиллагаан сайжрна тий. Тухайн аж ахуй нэгжийн урт хугацааны доктортой хөгжлийнх нь бодлого нь тодорхой болж эхэлнэ. Ингээд системээрээ бүтээмжтэй аж ахуй нэгжүүд байгаад тахаар эдийн засагт үр нөлөө нь маш тодорхой гарч эхэлдэг.
Энэ бол ялангуяа одоо юу гэдэг манайх шиг хөгжиж буй улсад маш том ач холбогдолтой. Одоо юу гэдэг өмчлийн хэлбэр нь тийм чухал биш. Төрийн өмчийн компани байж болно, төрийн өмчийн оролцоотой байж болно, хувийн хвшлийн компани байж болно. Тэгэхдээ энэ засаглалын ил тод байдал, тайлагналын хүртээмжтэй байдал гэдэг бол эргээд тухайн аж ахуй нэгжийн ашигт ажиллагаанд нь бол маш том нөлөө үзүүлдэг. Төрийн өмчийн компаниуд төр маш их шүүмжлүүд агуулдаг шүү дээ. Алдагдaltaй байна, бүтээмж муутай байна. Яг адилхан одоо хоёр компани яг адилхан салбарт ажиллаж ээж нэг нь ашигтай ажиллаад нөгөө нь алдагдaltaй байна. Энэ бол яг л түрүүний ярьдаг засаглалын ил тод байдал, тэгээд тэр тайлагналын хүртээмжтэй байдал, тэр хөрөнгө оруулагч тий хувьцаа эзэмшигчдийн хяналтын одоо тэр механизм ажиллаж ийн үгүй юу гэдэгтэй л холбоотой байна. Хөрөнгөний зах нь өөрөө идэвхжэлтэй байхын хэрээр бас тэр хувьцааны үнэлгээ бас илүү улс ортой хэмжүүр үзүүлэлт олж чадна шүү дээ тий. Одоо арилжааны банкуд дээр нэг тод жишээ байдаг. Яагаад энэ хөрвөх чадварын юм чухал вэ гэдэг. Яагаад манай зах зээлийн бүтээмжтэй ажиллаж чадахгүй байна вэ? Үн тогтохгүй байна вэ гэдэг. Тэр манай системийн нөлөө өгөх банкуд ер нь энэ томоохон санхүүгийн байгууллагууд маань бүгд манай бэлждэл бүртгэлтэй хувьцаа нь олон нийтэд нээлттэй арилжаалагдаж байгаа. За арилжааны банкуд маань бол харьцангуй ашигт ажиллагаа өндөртэй компаниуд бүгд их сайн ажиллаж байгаа тийм. Гэтэл зах зээл дээр нөгөө хувьцааны маань үнэ балансынхаа үнэлгээтэй тэнцүү, зарим нэг нь бүр доошоо орцсон явж яадаг тийм. Тэгээд яагаад юм бэ? Энэ ч одоо ашигтай ажиллаад байгаад хувьцаа нь яагаад юм хямдхан байгаа юм бэ гэхэл эргээл хөрвөх чадвар байхгүй. Тэнцээ яг нөгөө үнэ зөв тогтох механизм нь ажиллахгүй гэсэн. Олон оролцогчд байж олон одоо арилжаа тэр хувьцаанд тэр явагдчихэж үнэ нь яг одоо зах зээлийнхэн жишгээр тогтдог байх. Тэнцээ одоо арилжаа цун зарын ихт нь одоо авах хүн байхгүй бол тухайн хүн одоо мөнгөний хэрэгцээтэй болсон үнэ хямдруулаад зархан зах зээлийн зарчимчдтэй. Тэгээд энэ шалтгаануудаас болоод энэ үнэ маань яг зөв зохистой тогтож өгөхгүй. Манай зах зээл бол одоо under value гэж хэлдэг шүү дээ. Нилээн хямд үнэлгээтэй зах зээл. Одоо манай хөрөнгөний биржийн жишээн дээр ярихад ч гэсэн PE ratio буюу одоо үнэ ашигын харьцаа нь дөнгөж 3.5 дахин байдаг тийм. Бусад зах зээл дээр бол яг маад ижил төстэй аж ахуй нэгжүүдийн хувьд бол ийм биржүүдийн PE ratio бол нэг 8-аас 12%, 12 дахин байдаг ч юм уу тийм. Тэгэхээр ахаад л өсөлт хийх боломж байна гэдгийг л харуулдаг байна. Тэгэхээр мэдээж энэ одоо хөрвөх чадварыг сайжруулах, идэвхжлийг нэмэгдүүлэх чиглэлд арга хэмжээнүүд авч байгаа нь мэдээж маш сайшаалтай гэж харагдаж байна л да. Тэр яг хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй гэдэг ч юм уу ер нь яг үнэт цаасаа гаргацсан байгаа компаниуд яг одоо та бүхний хэрэгжүүлж байгаа энэ санаачлалгуудад ямар хуу хандлагатай байгаа вэ те тухайн хувьцаат компаниуд ер нь яг зах зээл үүсгэж гэдэг ч юм уу одоо энэ хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дээр яг ямар хуу байр суурьтай хандж ийн тэр талаар танд хэлэх зүйл. Тэгэхээр хувьцаат компаниудын гүйцэтгэх удирдлагууд бол энийг бас их эргээр хүлээж авч байгаа. Мэдээж тухайн компаниг гүйцэтгэх удирдлага нь ажиллаа сайн хийгээд ашигтай ажиллаад идэг. Ногдол ашиг тараагаад идэг. Гэтэл нөгөө хувьцаа эзэмшигч маань болохоор тэр болгон одоо сэтгэл хангалуун байж чаддгүй. Яагаад гэхээр нөгөө хувьцааных нь үнэлгээ нь өсч өгдөг. Ингээд одоо балансын үнэлгээнийхээ түвшинд байгаад идэг. Тэгэхээр одоо гүйцэтгэх удирдлагын гол үүрэг бол ашигтай ажиллаад өөрөө хувьцаа эзэмшигчдийн үнцнийг л нэмэгдүүлэх гол үүрэгтэй шүү дээ. Гэтэл нөгөө үнц нь буюу хувьцааных нь үнэ төдийлөн өсч өгөхгүй болохоор аль алинд нь одоо асуудал байна гэж харж шүү дээ. Тэгэхээр хувьцаат компаниудын гүйцэтгэх удирдлагууд бол энэ зах зээл үүсгэгчийн гэрээг брокер дийлэн компаниудтай хийж эхэлж байна. Голомт капитал жишээлбэл Монс хүнстэй төлөв зах зээл үүсгэгчийн гэрээг хийлээгээ зарласан байсан те. Тэгэхээр тэр юуг харуулж байна вэ гэхээр хувьцаат компаниг гүйцэтгэх удирдлага маань бас энэ хувьцааныхаа үнэн дээр бас нэлээд анхаарч байгаа юм байна. Зах зээл үүсгэгчдийн гэрээ хийгээд энэ арилжааны хоёр дахь зах зээлийн арилжааны итвхийг нэмэгдүүлснээрээ тухайн компани хувьцааны үнэ нь тухайн компанийн ашигт ажиллагаа тухайн компани гүйцэтгэх удирдлагын одоо ур чадварыг илэрхийлэх одоо юм хэмжүүр нь болох ёстой байна гэдэг манай одоо хувьцаат компаниудын удирдлагууд бол ойлгож байна гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар ч гэсэн зах зээл маань бол их сайн хүлээж авч байна.
гэд бид чинь бас их урам зоригтой байх шүү дээ. Аха. Тэгэхээр яг одоо энэ хөрөнгийн арилжаа явагдах энэ орчныг зохицуулах талаас нь ингээд тодорхой арга хэмжээнүүд хийгдэж байна. Та бас түрүүн хэлжсэн одоо яг хөрөнгийн зах зээл дээр одоо яг идэвхтэй арилжаа хийж байгаа дийлэх нь бол иргэд байдаг юм байна. Гэтэ иргэд бол ерөнхийдөө ногдол ашиг авах зорилготой орж ирж байна гэд тэ. Тэгэхээр яг ногдол ашиг авах нь за мэдээж одоо хамгийн чухал нэг өгөөж авах нэг хэлбэр байгаа. Бусдаар яг иргэд маань яг хөрөнгийн захаас ямар байдлаар яг ер нь өгөөж авах боломжтой юм те. Яг одоо зөвхөн одоо хадгаламжинд хөрөнгө оруулахаас илүү ингээд хөрөнгийн зах зээлдээ идэвхтэй оролцох боломжийг та яг ингээд олон нийтэд илүү ойлгомжтой байдлаар нь бас тайлбарлаад хэлвэл дээрэс нь одоо нөгөө нэг хоёр дахь засгийн арилжаан дээр бас одоо бонд дээр ч юм уу те яг төдийлөн идэвхтэй арилжаа явагдахгүй байна гэдэг чинь тэгэхээр тэр төрлийн яг энэ хоёр дахь засгийн арилжаа яг ямархуу байдлаар идэвхж боломжтой энэ тэн дээрээс бид нар яг одоо хөрөнгө оруулагч нар ямархуу байдлаар өгөөж хүртэх боломжтой байдгийг гэдгийг нь бас ойлгомжтой хэлээд байна. Хөрөнгийн зах зээлээс бол одоо ашиг орлого олох өгөөж хүртэх хэд хэдэн боломжууд бий. За мэдээж хувьцааны үнийн өсөлтөөс өгөөж хүртэж болно. За тухайн одоо хувьцаат компани маань ашигтай ажиллавал ногдол ашигаас нь өгөөж хүртэж болно. За одоо энэ шорт арилжааг эхлэхээр одоо хувьцааны үн буурахад хүртэл ашиг хийх юм боломж гарч ирж штэ тийм. Тэгвэл ер нь ихэнх хөрөнгө оруулагчид бол нэг бол одоо нөгөө спекулятив буюу тухайн хөдөлгөөн дээрээс нь богино хугацаанд ашиг хийх. Үгүй бол ер нь урт хугацаанд тогтвортой хоримтлал бий болгох одоо ирээдүйн одоо тэтгүүлтэй зориулт ч гэдэм үү те үр хүүхдийнхаа сургалтын төлбөр одоо бусад энэ одоо нийгмийн асуудлаа шийдэх энэ хоримтлал бий болох зорилгоор ингээд зорилготой хөрөнгө оруулалт хийх учиртай юм ба. Тэгэхээр өнөөдөр манай дээр хөрөнгө оруулж байгаа иргэд маань голдуу эхнийх нь хувьцааны өндөр богино хугацаанд одоо орлого өгөөж олох буюу юм спекулятив шинж чанарт хөрөнгө оруулж байгаа энэ улирлын шинж чанартаа манай энэ индекс өсч буурж байгаа байдал маань илэрхийлж. Тэгэхээр цаашдаа ер нь урт хугацаанд хоримтлал байдлаар хөрөнгө оруулах нь бол илүү санхүүгийн удирдлагад ч гэсэн тий. За эргээд бас энэ нийгэмд нөлөөлөл нь ч гэсэн илүү өндөр өгөөжтэй байх тий. Нэгэнт бид одоо энэ улсын иргэд энэ улсын ирээдүйд итгээд ажил амьдралаа энэ улсын одоо эдийн засагтай холбоод явж байгаа хүмүүс мөн одоо урт хугацаанд энэ улсад одоо амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулж тэдний эзэн байж тэ ингэж явах нь бол зүйтэй. Энэ боломжийг нь хангах за ийм төрлийн хөрөнгө оруулалт хийхэд одоо хямд өртөгтэй эрсдлийг зөв дархан байршуулсан бүтээгдэхүүнүүдийг бий болгох нь л хөрөнгийн бэлжийн болоод манай үндэс засны мэргэжлийн байгууллагуудын үүрэг нь тэгээ энэ чиглэлдээ ч гэсэн бид одоо маш системтэй, маш доктортой, бодлоготой, тууштай явах хэрэгтэй. Нэг чигтээ явах хэрэгтэй. Мэдээж одоо сонирхолтой ингээд арга хэмжээнүүдийг хийгээд хөрөнгөний захын хөгжил ер нь бол ингээд айгуу гоё байгаа юм шиг сонсогдлоо л тань ярнаас. Тэгэхээр мэдээж аливаа ажил хэргийг одоо хэрэгжүүлэхэд мэдээж бас та дотор учирч тулгарх нь бол бас байдаг л ах. Тэгэхээр яг таны хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээнүүд дээр ингээд тулгарж байгаа хамгийн чухал асуудлууд нь яг юу байна? Цаашдаа одоо шийдэх шаардлагатай гэдэг ч юм те. Тэр талаас нь яг та хамгийн сүүлд нэг хэлвэл. Хөрөнгөний зах зээлийн онцлог нь бол ер нь мэдээлэлээр суурилсан ийм сонголт шийдвэрүүд байдаг те. Тэгэхээр иргэдийн маань одоо юу гэдэг яг энэ зах зээлийн талаарх мэдээллийг бол бид байнга одоо нэмэгдүүлж явж явах юм үүрэгтэй. За энэ агуулгаараа бид бас одоо юу гэдэг хөрөнгөний зах зээлийг сурталчилсан энэ зах зээл дээр болж байгаа үйл явдлуудыг иргэдэд одоо цаг хугацаа алдлгүй хүргэх тал дээр ч юм уу те. Ер нь энэ хөрөнгө оруулалтын ямар бүтээгдэхүүнүүд байдیں, ямар тохиолдолд аль бүтээгдэхүүнүүдийг сонгох ёстой юм гэдэг дээр бол тогтмол сургалтуудыг зохион байгуулад явж байгаа. Тэгэхээр энэ иргэдийг энэ олон нийтийг бас энэ хөрөнгөний зах зээл дээр болж байгаа үйл явдлуудын талаар мэдлэг мэдээлэлээр тогтмол хангах дээр бол бид одоо маш тууштай ажиллах ёстой юм бэл. Зөвхөн хөрөнгөний бэлжийн зүгээс ч бас үндэсний компани, брокер дийлэнх компаниуд маань энэ дээр нэлээ их санал санчлагыг гаргаад явж байгаа. Энэ дээр бол нэлээ их ажлууд хийгдэн цаг хугацаач орно. За
мэдээж одоо юу гэдэг манай нийтлэг бизнесийн орчин, татврын орчин ийм байх ёстой гэж ярил зөндөл асуудлууд бол байдаг. Манай зах зээлийн оролцогчид энэ талаар бол зөндөл одоо асуудлуудыгаа шийдвэр гаргах түвшний бодлогын түвшинд шийдвэр гаргаж байгаа одоо улсуудад бас тавиад явдаг. Энэ бас ингээд цаг хугацааныхаа ихээр шийдэгдээд явна. За үн цасны зах зээл дээр бол татвартай холбоотой ялангуяа үн цасыг худалдан борлуулсан холбоотой татвар capital gains tax гэж байдаг шүү дээ. Энтэй холбоотой за мөн гадаадын хөрөнгө оруулагчид ялангуяа Монгол улстай давхар татврын гэрээ хилцээргүй улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулагчид манад хөрөнгө оруулаад exit хийхэд энэ суудхан татвартай холбоотой шинжлэх, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байна. Манад хөрөнгө оруулахаар одоо гарч болтгоо гарыг ихээр одоо 20% суудхан татвар төлөх ийм нөхцөл байдал үүсдэг ч юм уу ийм хүндрэлтэй асуудал байдаг. Тэгээ энийг бол бид мэдээж одоо сангийн ямаараа дамжуулаад засгийн түвшинд бол асуудлыг дэвшүүлдэг. За энэ дээр бас тодорхой төлөвлөлтүүд бас арга хэмжээнүүдийг авахар явж байгаа гэж би бол ойлгосон. Ийм бодлогын түвшинд одоо юу гэдэг энэ татврын бодлогын түвшинд гэхээс илүү институцийн түвшинд энэ биелжийн болон зах зээлийн түвшинд бусад оролцогч байгууллагуудын түвшинд шийдвэрлэх шаардлагатай шийдвэрлэх боломжтой асуудлуудыг бол бид цаг алдалгүй хийж байна. Тухайлбал одоо энэ зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг бид одоо аль нэг хууль тогтоомж гарахыг хүлээхгүйгээр өнөөдрөөс хэрэгжүүлж болж байна. Зах зээл маань маш сайн хүлээж авч байна. За ингээд одоо үгдийн шорт арилжааны журам маань батлагдсан, индексүүдэд шинжилж юм ч гэдэг юм уу те. За энэ гадна дотны одоо давхар бүртгэл хийж болох зах зээлүүдтэйгээ хэрхэн давхар бүртгэл дээр нь одоо дэмжиж ажиллах уу? Аж ахуйн нэгжүүдийнхээ зөвхөн дотоодоос биш гадны бусад одоо зах зээлээс яаж хэрхэн амар хялбар хөрөнгө босгох дээр нь дэмжиж ажиллах уу гэх мэтлээ өөрсдөө шалтгааллах юмудаа бол нэлээд хийж байна. Тэгэхээр ингээд одоо талаасаа дор бүрнээ чадах хийж болох зүйлүүдэд зөв санаачлаад хамтраад хийгээд явах юм бол бид бас богино хугацаанд томоохон үр нөлөө үзүүлэх үгүй юм реформын шинж чанартай зүйлүүдийг бас хийж болох юм байна л гэдгийг харж байна. Маш сонирхолтой одоо гоё ирээдүйн хүлээлт үүсгэлээ гэж бодож байна л да. Тэгэхээр та сая хэллээ ер нь яг цаашдын одоо хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх ажилд бол олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, сайжруулах шаардлага ялцчгүй байна гэд. Тэгэхээр хоёлаа хамгийн эцэст нь одоо ярилцлагынхаа төгсгөлд олон нийтэд та хандаад яг нэг чухал ойлголт яг хөргүүл яг юу гэх вэ? Яг энэ зүйлийг л яг манай олон нийт ойлгочихсаа гэж үздэг нэг зүйлээ хэлээд хоёлаа яриагаа өндөрлөө. Мэдээж хөрөнгөний биелжийн удирдлагын хувьд бол өөдрөг төлөвлөгөө гаргаад элч хүчтэй ажиллаж байгаа. Тэгэхдээ бас төлөвлөгөө маань бас хэрэгжихүйц байх хэрэгтэй. Энэ дээр бодлогын болоод бас манай мэргэжлийн байгууллагуудын оролцоо дэмжлэг маш чухал. Тэгэхээр энэ дээр бол одоо бидний гаргасан санал санаачлагыг дэмжиж ажил хэрэг болгоход нь ингээд бодиттой оролцоо үзүүлээд явж байгаас үн цасны компаниуд, мэргэжлийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд за тэгээд зохицуулалтын түвшинд бас бидний санал санаачлагыг бас цаг алдалгүй дэмжиж энэ зохицуулалт журмууд дээр тухай бүр өөрчлөлтүүдийг оруулж явж байгаа манай санхүүгийн зохицуулах хороо за тэгэл бодлогын түвшинд бас одоо удирдлагаар хангаж байгаа манай салбарын яамдууд тийм эдгээр байгууллагуудын дэмжлэггүйгээр бол энэ одоо шинжилгээний ажлууд бол хэрэгжихгүй. За нөгөө талдаа иргэд хөрөнгө оруулагчид маань бас энэ одоо шинжилгэлүүдийн одоо үр дүнгэл одоо хүртэх энэний үндсэн дээр одоо урт хугацаанд хуримтлалтай болох ийм л одоо зорилго байгаа шүү дээ. Тэгэхээр би нэг л мессежийг дахин хэлээд байгаа. Бид энэ улсын иргэд энэ улсын ирээдүй одоо хөгжилт нь итгэж үнэмшээд энэ улсынхаа одоо эдийн засгт нь хувь нэмрээ оруулах гад салбартаа ажил мэргэжлэрээ хөдөлмөрлөд явж байгаа энэ улсууд. Тэгэхээр энэ салбартаа та бүдний ажиллаж байгаа эдгээр компаниуд аж ахуйн нэгжүүд ирээдүйн бол өсгөн тодорхой. Тэгэхээр энэ компаниудаа хөрөнгө итгэл үнэмшилтэйгээр итгэл хөрөнгө оруулаарай. Урт хугацаанд тогтвортой хөрөнгө оруулаарай. Энэ хөрөнгө оруулалтын шийдвэр нь эрсдэл нь одоо зөв дарахсан хөрөнгө оруулахад амар хялбар хөрөнгө оруулалтаасаа гарахад бас амар хялбар байх талаас нь одоо манай зах зээлийн оролцогч талууд бол анхааран ажиллаж байгаа шүү гэдгийг хэлээ да.
За маш их баярлалаа. Маш сонирхолтой хэрэгтэй мессежүүдийг өгсөн гэдэгт итгэлтэй байна. За баярлалаа. Ярилцлагад болж оролцуулсанд. За баярлалаа. За Insights podcast-ийн энэ удаагийн дугаарт Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Мөнхбат оролцож маш сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ. Энэ удаагийн дугаартай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Мэргэжлийн дүгнэлт, оновчтой шийдвэр. Subscribe хийгээд зах зээлийн хэмнэлийг хамтдаа мэдэрцгээе.